За өнөөдөр та нартаа гоё энерги ундаа хийж ууя гэж бодлоо. Гой харуулаад зааж өгөнгөө. Өнөөдөр би маш удаан гадаа алхсан. Би ер нь бол өвөл машин барьдаггүй. Тэгээ хвчлэн таксидуудаа явчихдаг. Ирдэггүй цагаар нь дуудсан юм шиг байна. Тэгээ ерөөс огт такси ирэхгүй. Тэгээ алхасаар байгаад ажил дээр ирчлээ. Тэгээ ингээ маш удаан хүүтэнд ингээ алхачихлаэр голд нэг юм хүүт ороод ингээд нэг хоолоо өвдөх гэж байгаа юм шиг сэргнээд нэг юм голоос хүүт гардггүй штэ. За яг ингээд харан хоолоо энэ төр өвдөх гэж магадгүй байна гэж бодоод энерги эрчим хүчээ дүүргэх халуун шоколадтай ундаа хийж өгье гэж бодоод тэгээ юмыг яаж мэдгүй та нарт манаас хэрэг болж магадгүй харуулж агаад хамтдаа хий гэж бодлоо. Жишээлбэл дундаагаа хийхэд бид нарт 1 ширхэг цэвэр шоколад, за 3-4 ширхэг лаврын авч, цэвэр байгалийн гаралтай зүгийн бал 3 халбаг, Star Anise 3-4 ширхэг cinnamon модлог байдлаараа хэрэг болно. Нэг аяг ус ийгээд түүн дотроо нэг бүтэн шоколадаа хийгээд хайлуулаад гутгаад буцаж. Зэрэг дагавар зам 3-4 Star Anise. Зам 3-4 ширхэг лаврын авч. За cinnamon нэг ширхэг бүхэн хийгээд түүний дараа цэвэр байгалийн гаралтай зүгийн бал 3 халбагыг хийнэ. За ингэж хожиж таад хэсэг хугацаанд өтгөн халуун энерги ундаа уумаар байгаа аахгүй юу ямар хэв. Лаврын навчаас хүний хоолоо сэргнээд байгааг маш гой цэвэрлж өгдөг хоолойны хурдан дээр гацсан зүйлүүдийг маш сайхан нээж өгдөг байхгүй юу. За болгож амт нэмхийн тулд бас за ингээд зүгийн балнаасаа жоохон хойлоод зүгийн за тэгээ хоолойны өвчин бол нам дарна эрчим энерги буюу таныг бүр ингээд нэг ажиллаа хиймээр бүх зүйлийг нэг юм ураад хаймаар тийм их гоё эрч хүчээр нөхөж өгдөг аа. Тэгэхээр өдөрт нэг удаа гоё найруулаад чанаад буцалгаад бол ер нь бол нэлийн хангалттай. Дөрөөгөө эцгээе. За яг л гоё нэг аяга болсон байна. Өнөрийн үнэртээр шууд тайвширч байна. За одоо ингээд хоолоо өвдөхгүй. Би ингээд голд хөт орсон юм шиг мэдрэгдэхгүй. Ажлаа хиймээр ирчүүч энерги гой дүүрж өгнө. Гэрийн эргэн тойрны энерги ус цэвэрлж өгж байгаа. Ингээд та нар маань ч гэсэн хийгээд угаад үзээрэй. Амжилт хүсье.